За би нэр томьёоны тодорхойлолттой холбоотойгоор эхний асуулт бол энэ аюулгүй тэмдэг гэд бичсэн байлээ. Аюулгүй тэмдэг биш илүү баталгаад байдлын тэмдэг гэж өөрчлөх бол саналтай байна. Яг л чанар эрүүл аюулгүй одоо эрүүл ахуйн баталгаад байдал гэсэн нэр томьёог хүнсний стандартад одоо ашиглахаар оруулсан байгаа. Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт одоо хийгдээд энэ дээр бол одоо хүнсний тухай хуулиар аюулгүй үзүүлэлт гэдгийг баталгаад байдлын үзүүлэлт гэж бас өөрчлөхөөр тусгаж оруулсныг бас та бүхэн хуулиндаа анхаарч өгөөч гэж хэлмээр байна. За хоёрдугаарт баталгаажуулалтын схем гэдэг 4.1.12 дээр тохирлын үнэлгээнд хамрагдах зүйлийг тодорхойлж үнэлэх аргачлалыг гэсэн байгаа. Энэ баталгаажуулалтын схем гэсэн ойлголт энэ хуулийн төсөлд 2 удаа л орсон байна. Энэ тодорхойлолт одоо нөгөөх нь 16-гийн 2 дээр баталгаажуулалтын байгууллагын тохирлын үнэлгээг схемийн дагуу гүйцэтгэнэ. Сүүлийн заалт дээр баталгаажуулалтын гэдэг үгийг бол орхигдуулсан байгаа. Тэгэхээр хуульд нэг удаа орж байгаа бол үүнийг тухайн 16 дугаар зүйл оруулах зохистой гэсэн ийм санал байна. За бас энэ схемийг хэн хаанаас баталдаг вэ гэдгийг бас тэр нь зохицуулалт бол байхгүй харагдаж байгаа. Тэгэхээр энийг тодорхой олгож өгөөч гэсэн асуулт байна. За хоёрт нь болохоор 5.1 дээр техникийн зохицуулалт дээр хүн мал эрүүл мэнд гэсэн байгаа. За одоо бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо ковидын үед нөхцөл байдалтай холбоотойгоор One Health гэдэг том одоо зарчмын тодорхойлолт гарч ирсэн. За энийг бол одоо бүхий л төвшөнд бол ашиглаж ирж байгаа. За хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ч гэсэн ер нь энэ хүн мал амтан ургамал гэсэн томьёолыг бол оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бас хүн мал амтан ургамлын гэсэн ийм нэмэлт одоо зүйлийг оруулж өгөөч, тусгаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. За энэ дээр доохош. За дээрэс нь энэ үндэсний болон олон улс бүс нутаг гадаад улсын стандартыг хувилан олшруулахыг хориглоно гэдэг 12-ын 3-т энэ угаасаа байсан заалт те. Гэхдээ нэгэнт бид нар одоо бүх зүйлийг одоо ер нь стандарттай байлгая гэж одоо дэмжиж ажиллаж байгаа. Тэгэд энэ бодлогыг одоо барьж байгаа бол хэвлэж хэрэглэх нь өөрөө чөлөөтэй бас одоо үнгүй байх нь илүү зөв гэсэн одоо бодолтой байна. Яг л одоо олшруулах дээр стандарт өөрөө одоо шаардлага хэм хэмжээ тогтоосон баримт бичиг байгаа. Гэтэл нэг байгууллага өмчлөөд зараад байгаа нь өөрөө оновчгүй гэж үзэж байгаа учраас энийг ингэж хувилан олшруулахыг хориглоно гэдгийг бол өөрчлөх саналтай байна. За энэ дээр нэг тайлбар хариу авъя гэж бодож байна. За энэ тохирлын үнэлгээний дүн 15.7-5 дээр үнэлгээний дүн илэрсэн зөрчлийн За мантахыг шөнөгийг минут өгье. За энэ 15.7-5 дээр холбогдох байгууллага энэ ямар байгууллагыг хэлж байгаа вэ? Энийг тодруулах боломжтой юу гэж асуумаар байна. За мөн энэ лавлгаа 17 дугаар зүйл дээр лаборатори гэж орсон байгаа. Энэ дээр лавлгаа лабораторийн асуудлыг оруулж хуульчлах саналтай байна. Энэ зүйл дээр одоо олон улсын холбогдох стандартын дагуу шинжилгээний нэг эсвэл одоо хэд хэдэн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн бол лавлгаа лабораторийн чиг үүрэг үүсгэж болно гэж оруулах ийм саналтай байна. Яг тэгэхээр манай дээр заримдаа ялангуяа одоо хүнсний малын гаралтай одоо жишээлбэл өвчлөл гарлаа гэж үзэхэд манай дээр лавлгаа лаборатори дээр шинжилсэн шинжилгээг хэрв шинж чадахгүй бол олон улсын одоо лаборатори дээр шинжилдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг энэ саналыг одоо заалтыг оруулах ямар вэ гэсэн ийм саналтай байна. Тэгээд ерөнхийдөө санал асуултыг нь давхардуулаад би хэлж. За 7 номер. За мантахаг гишүүний асуултанд хариулъя. За аюулгүй тэмдгийг баталгаат байдлын тэмдэг болгож оруулж өгөөч. За энийг бол санал гэж үзлээ. За баталгаажуулалтын схемийн асуудлыг асуулаа. За энэ баталгаажуулалтын схем бол яг олон улсынхаа зарчмаар явж байгаа. Стандартын 17.65, 17.25 гэсэн стандартын дагуу бид нар энийг баталгаажуулалтын схемийг одоо ингээд зохицуулаад ингээд хуулийн дээр оруулж өгсөн байгаа гэдгийг хэлье. За хүм мал хүрээлэн буй орчны асуудлыг бол бас санал гэж ойлголоо. За стандартыг
хэвлэж хэрэглэх асуудлыг үнэгүй болох асуудал гэдэг яг л альтруны нэг нь олон улсын конвенцтэй очиод тулгарчаад байгаа. Энэ дээр бол бид нар нэг дэвшилттэй асуудал хийсэн стандарт хэмжил 100 газар дээр стандарт GovCG-ийг бид нар бол энэ жил бол бүрэн захимжуул дууссан. Тэрийг Монголиатай холбогдсон байгаа. За Монголиа дээр орох юм бол дурынхаа стандартыг та үнэгүй үзэх хэрэгтэй. Энэ дээр бол ерөөсөө үнэгүй ямар ч стандартыг та ингээд ороод үзсэн. Тэрийг бол үнэгүй үзэх хэрэгтэй. Дээрээс нь олон улсын стандартын 40 хүртэл хувийг бид нар бол ингээд үнэгүй үзэх эрхийг бол бас чөлөөтэй болгож өгсөн. Тэгэхээр та нар Монголиа руугаа ороод стандарт GovCG руугаа ороод бол стандартуудаа чөлөөтэй үзэх боломжтой. Ганцхан хэвлээд гаргахад тодорхой хэмжээний төлбөр байгаа. Тэгэхээр бид нар энийг бол тодорхой хэмжээнд одоо олон улсынхаа байгууллагатай ярилцаад одоо энэ үнэгүй болох талаас нь бас ярилцаж үзсэн. Энэ дээр бол ерөөсөө одоогоор бол тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа. Гэхдээ яг бид нар бол үнэгүй үзэх эрхийг нь бол ингээд хангаж өгчөөд байгаа гэдэг асуудал хэлье. За лавлгаа лабораторийн асуудал хүндэж байна. Энэ бол маш чухал асуудал. Одоо хүнсний аюулгүй лавлгаа лаборатори стандарт хэмжил 100 газрын дэргэдэх байгууллага гэж явдаг. Яг лавлгаа гэдэг нэр нь бол одоо хувийн хөвшил байна уу, бусад лабораториуд дээр гарсан зөрчил, үйл тохирлын хоорондын маргааныг л одоо хагалж явах үүрэгтэй. Боловсон өвчин чадвах одоо тоног төхөөрөмжийн хувьд бол олон улсын түвшинд хүрсэн байх ёстой. Тэгэхэд одоо манай хүнсний аюулгүй лавлгаа лаборатори одоо зүгээр л сорилтын лабораторийн жишгээр л ажиллаж байгаа асуудал гарч байгаа. Тэгэхээр энэ лабораторийн одоо яаж одоо чадваржуулах уу, одоо яаж одоо тэр лавлгаа гэдэг нэртэй нь уйж ажиллуулах уу гэдэг асуудал бол энэ хуулийн дээр бол бүрэн орж ирэх боломжтой байгаа гэдэг хэлье. Тэгээд 15-ын 7 чинь За амар сайхан сайд. Энэ холбогдох байгууллагууд стандарт хэмжил 100 газартай холбоотой бүх байгууллагууд энэ дээр нь орж байгаа шүү гэдэг хэл. Гайлын байгууллага, татварын байгууллага, улсын бүртгэлийн ерөнхий газар, хүнс үдээ аж ахуй яам га одоо манайхтай холбоотой стандартын тохирлын үнэлгээний чиглэлээр мэдээлэл авах хэрэгтэй. Бүх байгууллагууд энэ дээр орж ажиллаж байгаа. Юу мэдээлэл өгнө гэсэн тийм агуулга. Энийг бас тодруулж өгнө. За амар сайхан сайд нэмж хариулна. Сайн мунтхаг гишүүн маш чухал асуудал өндлөө. Энэ One Health буюу нэг одоо эрүүл мэнд гэж хэлж болох. Өөрөөр хэлэх юм бол хүн малын 30 алдар төвчин, 100 өвчин, хүнсний аюулгүй байдал, за тэгээд бүр цаашлах юм бол байгаль орчны аюулгүй байдлын асуудлуудыг нэг цонхоор харж, нэг ойлголттойгоор нэгдсэн зохион байгуулалтаа тэр дундаа мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж илүү улс хууртай судалгаа тооцоотой асыг арсан бодлого гаргах энэ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үүний малын одоо эрүүл мэндийн байгууллага, гэх мэт энэ одоо байгууллагуудын хамтарсан ийм олон ажлууд хүнсний аюулгүй байдлын байгууллагууд ч ордог. За манай улсын One Health-ыг 2010 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ хангалттай биш байгаа. Хүссэн үр дүндээ хүрээгүй байгаа. Нийгмийн ойлголт байхгүй байгаа. Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо огт байхгүй гэж хэлж болно. За мантхаг шүүн тодруулна. За энэ 4.1.12 дээр дахиад би нэг түрүүн дутуу хариулт шиг болоо баталгаажуулалтын схемийг хэн хаанаас баталдаг гэдэг нь ямар ч хуулийн зохицуулалт байхгүй байгаа даа. За энэ дээр хариулт өгнө. Амар сайхан сайд. Яг бидний стандартын баталгаажуулалтын үндсэн ойлголтуудыг бүгдээрээ л мэдж байгаа. Ялангуяа баталгаажуулалт бол одоо хөндлөнгийн байгууллага тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг одоо чанарын стандартын баталгаажуулдаг. Нөгөөх нь бол ерөн үндсэндээ стандарт баталгаажуулалт итгэмжлэл. За тэгээд одоо тохирлын үнэлгээ гэсэн энэ 3 чиглэлээр 4 чиглэлээр стандарт хэмжилт зүйн байгууллагын үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ өөрөө шинжлэх ухааны үндэс суур болсон байгууллага. Тэгээд итгэмжлэл гэдэг бол өөрөө яг итгэмжлэгдсэн байгууллагууд тэр баталгаажуулалтаа ном журмын дагуу бодиттой үнэн шударга хийж гэнэ үү гэдэг л одоо асуудлуудыг төрийн зүгээс хяналтаа хийхийг бас одоо хэлж байгаа бүгдээрээ мэдж байгаа баталгаажуулалтыг одоо хэрхэн хийдэг стандарт тохирлын үнэлгээний асуудлууд тус тусдаа мэт боловч нэгдсэн зохион байгуулалттай ойлголттой хамгийн гол нь хариуцсан байгууллагуудын чиг үүргийг илүү тодорхой болгох ёстой. Хуулийн дээр ч гэсэн өшөө. За Батнайрамлаг шүү. Солилцоо.
За.